Сайн байна уу? Суралцсан соёл подкастын маань энэ удаагийн зочноор Аранга аймгийн боловсролын газрын гадаад хэлний сургалт хариуцсан ахлах арга зүйч. За мөн хайку сонирхон бичигчдийн хязгаараас цааш бүлгийн үүсгэн байгуулагч, за мөн дэлхийн хайку холбооны гишүүн Нэргүүн Төвшин Заяа багш маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ подкастт одоо урьж оролцуулсанд маш их баярлалаа. За урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За хоёулаа яриагаа яруу найраг хэл шинжилттэй анх яаж холбогдсон тэр замналын талаар үзэгчтэй ингээ хуваалцвал. За манай аав Төдвийн Нэргүү гээд яруу найрагч сэтгүүлч ийм зохиолч ийм хүн байсан. За тэгээ би болохоор бол одоо энэ яруу найрагчийн гэр бүлд төрж өссөн. За тэгээд хэл уран зохиолын багш хүн байсан. Болохоор энэ хэл шинжилэл энэ яруу найрагтай холбоотой зүйлийг бол би бол энэ гэр бүл төрж өссөн гэр бүл аавтайгаа холбож ингэж боддог. Угаасаа л тийм. Тэгээ би болохоор нөгөө юу манайха номын сантай байсан байхгүй. Аав маань ном их уншдаг хүн байсан. Тэгээд тэр ном бол намайг энэ зүйлд бол хөтөлсөн. Яруу найраг, зохиол, энэ утга зохиол гэдэг болохоор бол энэ үгийн урлаг байхгүй юу. Тэгээ хэл шинжилтийг юм одоо маш их холбогддог. Тэгээ тэр ном унших явцд бол одоо энэ ном уншаал ингэж байгаад тахтвал тэр хэл шинжиллийн одоо тэр бүтэц, хам бүтэц, үгийн баялаг ч гэдэг юм уу одоо хэл зүйн дөрвөн юмнууд чинь ном дотор ингэ бүгдөө бүтцээр ингэ байждаг байхгүй. Тэгээд дээрэс нь яруу найраг гэдэг болохоор одоо хүний сэтгэлийг одоо маш их хөдөлгдөг юм гоё төрөл байхгүй. Тэгэхээр энэ зүйлсээс хамаатай. За дараагийн нэг зүйл болохоор ном гэж би хоёр дахь нь хэлж байна. Дараагийн зүйл болохоор одоо би одоо энэ Цэцэрлэг хотын 1-р 10 жилгээд сургуульд маш мундаг одоо багш нар, утга зохиолын багш нар маань бол байсан. Тэгээ эдгээр хүмүүс бол одоо бас хүүхд зүгээр утга зохиол, монгол хэл, уран зохиол заахаас гадна энэ хүүхдийг утга зохиол дурлуулдаг. Утга зохиолын тэр одоо амт шимтэнд одоо автуулдаг ийм мундаг багш нар байсан гэж би ингэж бас боддог. Тэгээд энэ яруу найрагт орсон нь бол ийм гурван хүчин зүйлээс хамааралтай гэж бодож байна. Та ер нь анх ер нь хайку гэдэг энэ зүйлд ер нь яаж татагдчихв те энэ талаараа. За хайку шүлгийн талаар болохоор л манай одоо аюур зэн зохиолчийн сонгодог яруу найраг гээд антологи дээр анх удаа ер нь анхны мэдээллийг бол тэндээс авсан. Тэгээд маш гүн сэтгэл төрүүлсэн. Тэгээд одоо энэ яруу найраг дотор ч нь бол маш олон бас төрөл зүйлүүд байж. Тэгэхээр хамгийн жижиг. Тэгээ би бол хайкуг болохоор хамгийн жижигэн мөртлөө хамгийн том яруу найраг гэж бодож байгаа. Яг тэгвэл жижигэн том агуу санааг жижигэн гурван бүрэнд ингээ багтаасан байдаг. Тэгээд хайкуг ингээ тэр сэтгэл төрөөд тэгээд тэр хайкуны талаар бас сонирхож ингэж судалж явсан. Гэтэл бол Жагдлын лавггүй, Бигзийн явуулангуй тэр хайку шүлгийг монгол хэлний орчуулсан байдаг. Тэгээд дараа нь аюур зэн орчуулсан байдаг. Тэгээд энэ хайку шүлгийг ингээд сонирхоод судлаад ингээл ер нь хайкууд дурлсан л да. Тий хайку бол үнэхээр бол яруу найргийн охин юм аа. Ох дээж юм а гэж би ингэж бодож байгаа. Тэгээ Монголд болохоор бас энэ богино хэлбэрийн яруу найргийн бас уламжлал байна. Тэгээ ертөнцийн 3 дөрвөн мөртүүд ч гэдэг юм а тий ингээд энэ богинохон хэлдэг юм гэтэл Монгол хэлэнд болохоор бол бас урт хэлбэрийн одоо юм шүл яруу найраг бас байна. Энд болохоор одоо туйлсын яруу найраг гээд одоо жангарын туйл гээд хэдэл бол 16,000 шат 16,000 шаттай ийм урт одоо хичнээн бүтэн сар суугаад одоо жангарын туйлаа айлдаг ийм бас уламжлал байна. Тэгэхээр бол энэ бол дэлхийд бол хамгийн урт яруу найрагтай бас хамгийн богино яруу найрагтай ийм арт хүн байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ
биднэрт бол одоо энэ уламжил маань өөрөө байна. Хайку гэдэг болохоор бол Японоос ихтэй байхгүй юу? Японоос ихтэй учраас одоо дүрм журамтай ийм яруу найраг байдаг. За тэгвэл хоёулаа хайкун талаар нэрнт ярьсных. Тэгээ хайку гэж юу нь яг юу юм бэ те? Тэгэд монгол уншигчид хайкуг ойлгохдоо яг юуг хамгийн түрүүнд мэдвэл зохистой юм болоо энэ талаар та. За хайку болохоор бол Японоос ихтэй. Японы яруу найраг байхгүй юу? Тий. За тэгээд Синрю гэдэг энэ богино Японы одоо богино хошин шог хэлбэрийн шүлгээс үс. Тэгээд энэ хайку шүлгийг бол одоо маш ихээр хөгжүүлж түмэн олон таниулсан тий одоо ийм хүн болохоор бол Зингийн лам хайкуч Мацу Башо гэдэг 16 дугаар зууны ийм хүн баг. Энэ хүн болохоор бол хайку шүлгийг бичих гээд маш сайн хайку бичих гээд тэр Япон орон даяар одоо үүргэвчнийг мод тулаад үүргэвч үүрээд тэгээд үнэн оо сайхан мэрэгэн ухааныг хайж тэр Япон орон даяар аялж явсан байдаг. Тэгээд ингэж явахдаа бол маш олон хайку бичсэн байдаг байхгүй. За тэгээд энэ хайку болохоор бол тэр Япон дээрээ болохоор бол тодорхой дүрм журамтай. Дүрм журамтай. Маш олон дүрм журамтай байж энэ хайку гэж нэрлэгдэнэ. Тэр дүрм журамд баригдахгүй тэр дүрм журамыг зөрчсөн байх юм бол хайку биш болж байна. Тэгэхээр хайкуны болохоор хамгийн ихний одоо шаардлага болохоор бол байгаль улирал тий тэр байгаль улирлыг л илэрхийлсэн үг байж иж тэр байгальтайгаа холбогдож иж тэгжиж одоо энэ хайку бичнэ. Байгальтайгаа холбогдохгүй бол энэ хайку биш болж байна. Байгаль одоо байхгүй бол болчих юм бол тэгээ хүн энэ байгалийн үзэгдэл тэр байгальтай одоо анзаарч хараад тэгээ тэн дээр одоо бас богино хэлбэрийн одоо тийм юм бясалгалын юм бодсон үр дүн дээр тэгээд байгальтайгаа эхлээд харьцсан. За тэгээд бодож сэтгээ тэр өөрийнхөө мэдрэмжийг тэр тэгээ холбоод тэгээ хайкуны хамгийн эцсийн мөр болохоор бол нөгөө нэг сюрприз буюу сатури буюу одоо юм агшин зургийн гэгэрэл гэж ярьдаг. Тэр байгалыг өөрөөр харж байгаа тэр харц тий одоо тэр өөрөөр харж байгаа өөрөө мэдрэмжээ илэрхийлж байгаа тэр байгалаас тэр гинтийн одоо зүйлийг олж харж байгаа ийм зүйлийг бол сатури буюу хамгийн ихний сүүлийн мөрөн дээр одоо энэ илэрдэг тий. Тэгэхээр энэ гайхамшиг нь бол гол эндээ л баг. Магадгүй сүүлийн мөрөндөө тий хайку шүлгийн гайхамшиг байж болох юм. Тэгээд энэ хайку шүлэг дээр бол бас олон дүрм журм байдаг л да. Одоо жишээлбэл энэ нэг жижиг гарын авлага юм да тий хайкун тухайд 7 үнэн гэдэг энэ дээр болохоор бол энэ судалсан уншсан энэ юмнуудаа ингэж жижигхэн гарын авлага хийсэн байдгийг. Тэгэхээр энэ дээр ингэж хайку одоо хэрвээ бичье хайкуг сонирхож оролдё гэж байгаа бол мэдлэг одоо нэлээ хэрэгтэй. Хайку яаж бичих юм. Тэгээ нөгөө дүрм журм юмдаа баригдана. Гэтэл зарим хүн болохоор бол хайку бол Японы ганцхан Япон хэлэн дээр л бичигдэх ёстой. Тэрнээс бусад хэлэн дээр бол хайку байх боломжгүй юм гэсэн бас ийм үзэл бодолтой хүмүүс байдаг. Гэхдээ энэ хүмүүсийн үд энэ бодож байгаа энэ бодол бол оргүй юм биш. Бас энэ бодож таахгүй. Нэрээ чиг тэр хайку шүлгийг 17 үе дотор багтаач бичнэ. Ерөөсөө 17 үе үг биш шүү дээ үе. Гэтэл одоо монгол хэлэнд болохоор бол үгийн үеэл задгай үе, битүү үе. Англи хэлэнд ч бас тийм байдаг. Задгай үе, битүү үе. Хавар гэдэг үг байла. Ха задгай үе, вар гэдэг нь хоёр одоо гийгүүлэгчээр хашигдсан битүү үе. Ингээд энэ хоёр өөр үе байхгүй өөр. Гэтэл Япон хэлэнд болохоор бүгд задгай. Дан нэгэл задгай ингээд явцдаг. Ийм бас байдаг. Гэхдээ ер нь бол яг энэ дүрм журмаасаа илүүлдэ дэлхийн бүх хүмүүс яагаад хайку бичиж болох вэ гэхээр мэдрэмж нь ижил байхгүй юу? Хүн адилхан мэдрэмж. Япон хүнийг өөр мэдрэхгүй, монгол хүнийг өөр мэдрэхгүй. Тэр байгаль дээр очиод байгальтайгаа харьцаал байгаль ертөнцтэйгээ холбогдоод ингээд байгаа болохоор монгол хүнд бас энэ мэдрэмж төрнө. Тэгэхээр бол хайку бичих боломжтой. Тэгээ дэлхийн нийтээр одоо бас энэ хайку шүлгийн одоо бичдэг хайку сонирхдаг
хайкугийн одоо холбоо, нэгдэл одоо юу ч байдгийг те одоо төрийн бас байгууллагууд ч юм уу ингээд ийм юмнууд маш олон байдаг. Монгол гэтэл Монголын хайкугийн холбоо. За тэгээд Польшийн одоо хайкугийн холбоо бол 3 голч гэх юм уу те 3 мөртэй учраас ингээл нэртэй ийм хайкугийн холбоонууд маш их байдаг. Дэлхийн хайкуучд бол бүгдөө одоо нэг фейсбુક дээр ч юм уу групп дээр нэгдээд ингээд найз нөхөрлөд явдаг. Тэгтээ бол яг яруу найрагч дотроо бол хайку яруу найрагчд хайкуучд болохоор бол харьцангуй цөөхөн байдаг л гэж ингэж бас бодож байгаа. Тэгэхээр тэр мэдрэмж л байхгүй юу? Хайкуч ерөөсөө л мэдрэмж. Тийм учраас л миний хувьд болохоор бол өөр Японоос өөр хэлээр бол хайку шүлэг бичиж болно гэж одоо миний үзэл байхгүй юу? Ингэж үзээд байдаг. За тэгээд англи хэл дээр, бусад хэл дээр хайку бичих одоо бас Японы дүрм журмаас арай өөр дүрм журмууд бас нэг юу яцсан байдаг байхгүй юу? Одоо заавал 17 үед багтаахгүй. Гэхдээ нөгөө нэг эхний мөрөнд богинохон, хоёр дахь мөрөнд уртаа, гурав дахь мөрөнд богинохон. За тэр криши гэж яриад байгаа тэр хайкугийн амьсгаа байхгүй одоо нэг дунд жижигхэн зогсолт энэ төр хийдэг криши гэдэг одоо тэр хаан зүсэг дээрээ бас бичсэн. Тэрийг болохоор бол хайр хэл дээр болохоор бол 3 цэг 1 зураас гэдэг юм уу те ингээд нэг таслаж гэдэг ийм юмар бас криши гэдэг юмыг аваад ингээд хайку бичиж болж байгаа. Тэгэхээр болохоор бол яхав одоо бидний бичээд байгаа энэ юу болохоор тэр олон улсын дүрм журамд захирагдсан. Хоёрдугаарт Монгол хэл, Монгол сэтгэлгээ, тэр Монголын үзэсгэлэнт байгаль энэ юмыг одоо өөртөө шингээсэн юм. Одоо Монгол хайку гэж бас ингэж нэрлэж болох юм болов уу гэж бас би бодоод байгаа байхгүй юу? Тий. Дэлхийн өөр орнуудад бас ингээд яг ийм хайку бичигдэж гин гэж шүү дээ. Тэгэхээр та болохоор яг энэ хязгаараас цааш бүлгэмийг үүсгэн байгуулсан юм байгаа. Тэгэхээр энэ хязгаараас цааш бүлгэм маань анх хэдэн онд яаж үүсгэн байгуулагдсан те. Тэгээ бүлгэмийн үйл ажиллагааны талаар та бидэнд хуваалцаач. За хайку шүлэг ингээл сонирхоод байж л одоо бизнес нэтворк гэд одоо энэ Монголын бас нэг ийм платформ байсан. Одоо фейсбુકтэй адилхан. Одоо болохоор бол байхгүй болсон. Тэгээ 2010 онд тэн дээр би нэг сэдв хийдэг байхгүй хайку гэдэг сэдв. Тэгээд тэр хайку гэж ийм шүлэг байд юм байна. Ийм 3 мөртэй юм байна гэдгсэн чинь нөгөө яруу найраг сонирхч залуучууд ингээд ороод ирсэн байхгүй. Тэгээл доор нь ингээд хайку өөрөө 3 мөртэй ингээд хайкугаа ингээд оруулдаг байсан 2010 онд. За тэгээ 2011 онд бол бид нар нийлээд би өөрөө редакторлаад цаахан нам гүмгээд ийм жижиг юм антологи гаргасан байхгүй 2011 онд гаргасан. Гэхдээ бол тэр тухайн үед бол бид бол хайку шүлгийг бол бүрэн судлаагүй 3 мөртэй гэдгээс өөр цааш юм байдгүй. Гисэн мөртлөө нөгөө 3 мөртэй шүлгүүд бол үнэхээр гайхалтай одоо цэрэл мэдрэмж яасан гоё шүлгүүд байгаа байхгүй хүний ингээд нэг татар. Гэхдээ энэ дотор одоо жишээлбэл одоо юу ороогүй байгаль ороогүй ч юм уу тийм ингээд ийм шүлгүүдээр хийсэн нэг ийм антологиг 2011 онд гаргасан байт. За ингээд өнөөдөр одоо бол утга цогоос судлаач, яруу найрагч, зохиолч Бүрхүүгийн Батхоёг гэдэг одоо манай Арган аймгийн уугуул юм одоо мундаг хүн байсан. Одоо байсан. Үнэхээр харамсалтай. Тэгээд бид нар тэр тухайн үед бол тэр юун дээр болохоор цагаахан нам гүм төврийн дээр шүүмж үтсэн байдаг. Тэгээд ингээ уншсан чи яг үнэхээр тий одоо яг гэвэл бид нар хайкугаа сайн ойлгоогүй, судлаагүй ингээд ийм хайкуч дотор нь бас байгаа. Хайбун гэд бас байдаг шүү дээ тий. Урдаа нөгөө нэг ийм үргэлжилсэн үгтэй тэгээ 3 мөртэй шүлэг араас явчихдаг. Хайбун. За тэр хайбун орсон ийм юу баггүй төв. Гэхдээ айгүй гоё. Уншихад бол үнэхээр гоё баггүй. Тэгээд энэ шүүмжийг бичсний дагуу бид нар хүү нэрээ тийм биш тий. Энэ юусоо бид нар одоо энэ хайкуг судлахын зүйтэй юм байна. Зөвхөн шууд судалгүйгээр шууд ингэж бид нар явж болохгүй юм байна. Гэт ингэж ярилцаад
Тэгээд хайгуугаас судлаад ингэж явсан. За тэгээд 2014 онд бол бид нар Мэдрэхүйн байгаль гэдэг одоо бас нэг төвөр гарсан. Нэлээд том зузаан юм төвөр гарсан. За энэ төвөр болохоор бид нар хайгуугаа судлаад ойлгоод дүрм журмыг баримтлаад тэгээд одоо бичцгээсэн. Тэгээд яг энэ Мэдрэхүйн байгаль гэдэг энэ хайку шүлгийн антологи гарах үед бол хэдүүлээ бүгдөө тэр хязгаараас цааш гэж энэ бүлэгмээ нэрлэе. Ном гаргаж байгаа шүү дээ. Тэгээд эргээд нөгөө Пүрэхүүгийн Батбаяг багш дээрээ нөгөө юугаа явуулаад ингээд очсон. Тэгээд Пүрэхүүгийн Батбаяг болохоор л үзээд та нар чинь янзын болцсон биш үү? Үстэ гээд зүгээр гадаа тамхил зогсож байгаа гэж хэлсэн. Өсвөрхий болсон байх шүү гэж ингэж хэлсэн гэж байгаа. Тий. Тэгээд тэр хүн болохоор бол тэр Мэдрэхүйн байгаль гэдэг антологи дээр болохоор хайку шүлгийн эгоцентр чанар гэдэг тэр нэг өмтгөлийг бичиж өгсөн байдаг. За хязгаараас цааш бүлэмийнхэн бол ийм байна гэ. Тэгээд одоо шүлэг бид нар ч одоо нэг 7 хүн байгаа байхгүй. Ой үчин. Тий. Тэгээд одоо тэр долуулангийн шүлэг эхлээл одоо бүрэн мэлгийн хайку. За дараа нь содхуугийнх ч гэдэг юм уу. Ингээл бүгдөө яасан. За энэ хайку төврийг ингээд гаргахад бол тэр юу редакцийг өмтгөлийг бидэд бичиж өгч маш том урам өгсөн. Тэгээ тэр хайкунуудыг ямар ч гоё мэдэрдیں۔ Тэгээд одоо ингэж нөгөө аваад жишээ ингэж аваад тэгээл ингээл тайлбарлал ингэ бичсэн байт. За тэгээ үүнээс гадна бид нөгөө дэлхийн хайкуч түрүүн нөгөө бие биентэйгээ үерхэж хөрөлдөг гэдээ ярьсан шүү дээ. Тэгээд Америкийн нэгдсэн улсын одоо хайку мастер Эд Бремсон гэдэг хүн байдаг. Энэ хүнтэй бол би танилцаад тэр Мэдрэхүйн байгаль гэдэг антологиг бол орчуулгын редактор хийлгэсэн. За би тэр нөгөө англиар хийгээд энэ антологи болохоор англи монгол хэл хоёр хэл дээр гарсан байхгүй юу. За тэгээд энэ хүн болохоор бол бидэрт маш их урам өгсөн. Тэр нөгөө нэг орчуулгын редакцийг бол бас маш сайн хийж өгсөн. Тэгээ энэ болохоор л одоо энэ Монголын хайкуч болохоор л тэр дэлхийд одоо хайкугаа одоо танилцуулах ийм том боломж, өргөн боломжийг нээсэн байдаг. Тэгээд энэ Мэдрэхүйн байгаль гэдэг энэ антологи болохоор бол тэр Amazon дээр бас нөгөө файл хэлбэрээр тавигдсан байдаг. Тэгээд дэлхийн хайкучд би таны энэ номыг уншлаа гэдэг ингээд нөгөө юу яадаг байхгүй юу? Ингээл мессеж энтер бичдэг энэ хайку. Тэгээд Японы Amazon дээр бас англи хэлээр хэвлэгдсэн байдаг. За ингээд дараа нь болохоор бол энэ Эд Бремсон гэдэг энэ хайку мастер болохоор бол энэ хүний одоо тусламжтайгаар Америкт нөгөө нэг хэвлэгдсэн байдаг. Тий. Бүр Америкт хэвлэгдсэн байдаг. Цаас хэлбэрээр шүү тий. Ингээд хэвлэгдсэн байдаг. Энэ номыг би авлаа гэд бас нөгөө бас хүмүүс айгуу бичдэг байхгүй юу тий. Тэгээд энэ болохоор бол одоо ерөөс маш том уран болсон. Энэ болохоор том ийм одоо үйл явдал. Би бол нэг үйл явдал гэж үзэж байгаа. Яг гэвэл бүгдөө хайку бичээл ингээл яваад байдаг. Манай хайкуч мундаг байхгүй юу. Айгуу гоё хайку бичдэг олон одоо хайкучд ингэ байдаг. Гэтэл бид нар яг дүрм журмыг судалж үзлэнгүүтээ олон улсад одоо мөрдөгддөг тэр дүрм журмынхын дагуу англи хэл рүү орчуулад тэгээд одоо ингэ түгээсэн болохоор бол энэ бол одоо хайкуны газрын зураг гэдэг юм байдаг. Хэрвээ байдаг байсан бол тэн дээр Монголын далбааг авчиад хатгасан. Ийм том үйл явдал болсон. Тэгэд энэ үйл явдлаар энэ хязгаараас цааш бүлэгмийн гişүүдээрээ тэгээ энэ хамтарч ингээд бид нар нөгөө нэг дуртай, хайртай тэр нөгөө нэг юу байсан энэ цэвэр одоо энэ нөгөө уран бүтээлээрээ ингэ нэгдсэн энэ хамт олноор бол маш их харагдав. Үнэхээр гоё мэдрэмжтэй юм гоё залуучууд байдаг байхгүй юу. Тэгэд хайкуучд бол үнэхээр хүний одоо тийм нарийн торгон мэдрэмж авиас одоо яруу найргийн авиас зайлшгүй шаардна. Яг гэвэл яруу найрагч хайкуч өөрөө яруу найрагч одоо энэ урлын дээд төрөл гэж бас яриад байгаа шүү дээ. Гэтэл хайку нь бол охин маань л одоо охин юм аа одоо тий ингэж үздэг болохоор бол энэ манайхан бол энэ одоо хоёр юм антологиг бас гаргасан
байгаа. За тэгээд дараа нь бид нар хэрэгж ирсэн гэхээр за хэдүүлээ нэгээрээ гаргая гэж ярьсан байхгүй. Тэгээд тэр 2023 онд гарсан тэр Хязгаараас гэдэг ном болохоор бол одоо хязгаараас цааш бүлгмийнхаа нэрийг өгсөн байхгүй. Хязгаараас гэдэг нэр чинь. Энэ хязгаараас төврийг болохоор би одоо хамгийн эхлээд тий хамгийн одоо энэ номыг гаргая гэсэн юм бодлоор л гаргасан. Тэгээ манайхан бол одоо ажилцгааж байгаа хаа гэж ингэж бас дотроо нэг бодолтой л байгаа гэж ингэж бодож байна. Тий. Таны хувьд хайкуны хамгийн онцгой чанар нь одоо юу вэ? Богино мөртлөө одоо уншигчдад маш тийм гүн сэтгэл төрүүлдэг. Тэ энэ яг нууц нь юунд байдаг юм болоо. Тий. Хайку шүлэг бол хэрвээ зүгээр нэг 3хан ийм мөр бичээл ингээл яваад байдаг бол энэ хайку шулч штэ. Тэгэхээр энэ бол онцгой юм байхгүй болчихно. Онцгойр заавал чанартай байж иж одоо тий хүнийг татдаг юм байж ижил ямар нэгэн нууц байж иж тий хайку болно штэ. Тэгэхээр хайкуны гол онцгой чанар бол сатури гэж нэрлэж байгаа тэр агшин зургийн гээрэл. Тэр одоо тэр байглаас олж авсан, мэдрэмжээрээ олж авсан тэр хараа, тэр нүд. Тэгээд одоо гээрэл гэж ярихаар бол ингээд бас юу шүү дээ агшин зургийн юм тий. Арай бас том юм болчихно. Тэгээд тэр нь байгаад. За хоёрдугаар болохоор хайку шүлэг бол юугэн буюу таавартай байх хэрэгтэй. Хайкууд ингээд бүх юм ингээд бүгдийг ингээд бичээд тэндээс салхилаад би надад одоо сайхан болоод би гэртээ оров гээл их юм бол гэртээ ороод энэ үйл явдал дуусчлаа шүү дээ. Тэгэхээр ингээд дуусахгүй ингээд үлдээдэг байхгүй. Тэгээ 3 цэгээр ч юм уу ингээд үлдээгээд. Тэгээ тэр уншигчдад тэр одоо юу яах нэг уншигчдад одоо сэтгэн бодох, өөрийнхөө үргэлжлүүлэх юм орон зайвуулдаг. Тэгээ үнийг юугэн гэдэг байхгүй юу? Юугэн зайтай. Тэгээд одоо жишээлбэл хайкуг бол одоо төгсшгүй яруу найр гэж байгаа шүү дээ. Жижигхэн 3 хүмүүр. Тэгээд яагаад гэвэл тэр хүний тэр өөрийнх нь тэр бодол, тэр үзэл, тэр бясалгал, төвлөрөл одоо маш их төвлөрдөө шүү дээ хайку чинь. Энэ бас миний бас агшин зургийн баг зэргийн бясалгалууд одоо бас явж төвлөрөхгүй бол одоо тэгээд бас хайку шулж байхгүй. Тэгээд энэ төвлөрөл энэ дээр үндэслээд тэгээ цааш нь ингээд тэр үргэлжлүүлэн бодож өөртөө бас юм мэдрэмжийг авах зорилготой. Тэр гол нууц нь бол тэр юугэн гэдэгтэй байна. Тэгээд ер нь хайкуг хамгийн гоё болгодог олон юм хэрэглүүрүүд байдаг байхгүй юу? Хайку. Жишээлбэл эсрэгцэл гээд одоо хэрэглүүр байна. Одоо нэг зүйлийг нөгөө зүйлтэй эсрэгцүүлэн шүлгэлдэг. Тий. Тэгээ ер нь бол утга зохиолт ч гэсэндээ одоо энэ эсрэгцлүүд бас зөндөө байдаг байхгүй тий. Тий. Жишээл зүгээр ингээд нэг юм ярьж хахад эсрэгцэл ингээд хэлчих юм бол тэр утга санаа юм айгуу тийм хүчтэй болоод ярьж байгаа. Миний жижигхэн хотод одоо том зохиолчд, яруу найрагчид хүрэлцэн ирлээ гэд ингээд нэг юм бичээлтэй пост бичиж гэж бодъё л да. Гэтэл энэ жижигхэн хотод том яруу найрагчид ирсэн гэдэг энэ нөгөө эсрэгцэл байгаа байхгүй. Монголын яруу найрагт бол бас нэлээх байдаг. Одоо хар цус найраглал гэж жишээл байхад бол одоо хүйтэн энэ дайны үед хүний сэтгэл цагаан байлаа гэдэг нь нэг нь хар, нэг нь цагаан тий. За энэ эсрэгцлүүд болохоор бол энэ яруу найргийг л ганцхан хайку шүлгийг биш ер нь яруу найргийг л маш их хүчрхүүлжүүлдэг нэг юм одоо хэлбэр байхгүй юу? Одоо нэг юм хэрэглүүр юм байна. За жишээлбэл миний нэг хайку байна. Шууд зиллээд буцлаа. Зовлонд хүмүүний орчлон үүмэрлцээр үлдэв. Шууд зиллээд буцлаа. Зовлонд хүмүүний орчлон үүмэрлцээр үлдэв гэдэг энэ хайку байна. Тэгэд энэ болохоор яг хайку шүлгийг уншиж бол 2 юм уу 3 удаа уншдаг байхгүй тий. Тэгээд тэгэхээр энэ дээр шууд буцлаа нөгөөт нь үлдлээ гэдгийгсэн. Энэ одоо бас эсрэгцэл байхгүй. За одоо энэ манай хязгаараас цааш бүлгмийн гишүүн Идо гэдэг залуу дизайнер одоо яг чамтай адилхан ижил мэрэгчлээ байхгүй. Тэгээ тэр идэвхтэй байгууллага гэдэг номын одоо бас график дизайныг хийсэн. Ер нь нэлийн одоо нэртэй юм дизайнер залуу байдаг. Тэд мэдрэмж бас айгүй гоётой. За Идогийн нэг хайк байдаг байхгүй.
аагим зунаар хүйтэн горих мэд анхил охид зөрүүн өнгөрөв гэд. Энэ бол маш хүчтэй эсрэгцэл байхгүй. Тэгээ одоо тэр аагим энэ халуун зунаар хүйтэн горих шиг гэд халуун хүйтэн гэсэн энэ эсрэгцлийг маш чадамхаа тэгээд маш оновчтой тэгээд маш мэдрэмжтэй ингэж ашигласан ийм бас гоё хайку байдаг шүү дээ. За тэгээд бас энэ нэг зүйлийг бас хэлэхэд болохоор л энэ хайкугийн одоо бас тэр хүмүүст гүн сэтгэлгээ үлдээдэг тий тэр бас нэг хэрэглүүр болохоор л энгийн гэдэг байл. Энгийн. Энгийн. Тэгэхээр хайку шүлэгт болохоор юу яадаг вэ? Энэ нөгөө үг хэлгийг л одоо хураан штэ. Энэ жижигхэн энэ яруу найрагч илүү дутуу үг хийхгүй байхгүй юу? Цас орлоо. Цас гэд ингээд тэр хайкуд бичсэн байлаа гэхэд өвөл гэж бичих шаардлагагүй. Тэртээ тэргүй одоо тэр цас чинь тэр өвлийг зааж байгаа байхгүй юу? Одоо жавар гэд ингээд бас тэр өвлийг зааж байгаа. Тэгэхээр өвөл болоо жавартай байна гэж хэлэхгүй. Тэр жавар гэдэг үг нь өөрөө тэр өвлийг заачж байгаа байхгүй. Тийм учраас л ингээд илүү дутуу үгнүүдийг бол одоо ерөнхийдөө ингээд одоо ингээд хураана. Одоо ерөөсөө ингээд энэ үгийг л хасах байхгүй. Одоо ерөнхийдөө ингээд хурааж байгаа. Энэ том агуу санааг ингээд нөгөө хураасаар байж байгаад хайку үлдчихэж байгаа. Тэгээ монголчууд болохоор л өөрсдөө болохоор л дэлгэр юмыг айгу өргөн дэлгэр хэлдэг байхгүй. Тэгээд өгүүлбэр дээр юм нь бол ер нь нэлээд тийм задлагч дуу шүү дээ. Ер нь бол одоо би одоо нэг орчуулга ингээл хийж хад чинь монгол руу болохоор арай илүү дүү ингээд нэг үг ингээд ороод байдаг байхгүй. Тэгэхээр энэ юунаас болохоор бол бид нар болохоор л тэр монгол хэлнийхаа тэр онцлог түшиглээд монгол яруу найраг, монгол зохиол эдрээ уншаад ингээд юмыг ингээд гоё өргөн дэлгэр одоо зохиолын одоо тэр хэрэглүүрүүд байгаа шүү дээ тий. Адилтгаал, зүйрлэл, чимэг үг энэ төр гэдэг. Энэ юмыг л хэрэгэлдэггүй. Хайкууд адилтгал бас хэрэгэлдэггүй шүү. Тийм юм шиг, ийм юм шиг гэж ирэхгүй. Ерөөсөө шууд байхгүй. Шууд л тэр юмыг яг ямар байгаагаар нь илэрхийл. Тэгэхээр тэр энгийн байдал гэдэг бол одоо бас нэг онцлог байхгүй. Хайкуны онцлог. За Баашуугийн нэг хайку байгаа шүү дээ. Мэлхий ус руу үсрлээ тий. Тэгээд усны чимээ гарлаа гэсэн нэг юм. Тэгээд монгол хэлж гадаад хэлж маш олон янзаараа гэж нэг орчуулсан байдаг байхгүй. Тэгээл ерөөсөө нэг ийм л юм байна. Тэгэхээр нэг арай нэг баригдмалч юм шиг нэг тийм одоо нэг өргөн дэлгэр гоё яруу найраг уншдаг хүмүүстэй нөгөө хамаг сайхан гоё юм нэг нөгөө юу яагаад тавцсан. Ингээд катлаа тавцсан байгаа шүү дээ. Тэгэхээр болохоор л нэг тийм эхлээд уншиж байгаа хүнд бол хайгу унших одоо тэр дадал тусахгүй хүнд болохоор л нэг юм хуурайд санагддаг байхгүй. Энэ юу вэ гэж ааж юм шиг юм санагдав. Зарим хүмүүс гайхаж ч юм уу. Тий гайхаад. Тий. Гайхаад одоо юу вэ гэдэг ингэж. Тэгэхээр бол яг зөвхөн энд бол хайгу уншихад бол бас нэг тодорхой хэмжээний туршлага юм хэрэгтэй. Тэгээд төвлөрч уншин шүү дээ. Хайгу унших нь бол энгийн уншлагаас арай өөр. Одоо уншиж хайгу уншичаад бодоод ингээд гараад алхаад явж идэл тэр сайхан мэдрэмж юмнууд нь хүнд ороод ирдэг ч юм уу тий. Тэгэхээр бол одоо тэр Баашуугийн хувьд ч гэсэн монгол уншигчдын хувьд ч гэсэн тэр энгийн гэдэг бол маш чухал үнц юм. Ерөөсөө энгийн байдлаараа л одоо ерөөсөө энэ үнцийн юм байгаа байхгүй юу. Тэгэхээр бол бид нар болохоор бол одоо тэр зингийн юу байхгүй зин буддизмын одоо зин буддизмын одоо тэр үзэл санаа тэр одоо тэр зин буддизмын зарчмуудын юмнууд бас энэ хайгу дотор юмд яваад байгаа. Тэгэхээр энгийн байна гэдэг чинь бол одоо хүн бол нэг тийм гойчилж яасангүй яахгүй тийм ээ. Энгийн одоо байдал гэдэг бол одоо тэр хүний амьдралын бас нэг маш чухал үнц юм байхгүй та тий. Одоо жишээлбэл хайгуч хүн бол одоо нэг их хитээдсэн урган гоё үгтээж байдаг юм. Тэгээд хувийнх нь амьдрал хүртэл одоо энгийн сайхан байх хэрэгтэй гэж бол би бас тэгж боддог. Ер нь хайгуч хүн бол энэ зин буддизмээрээ замнаад тэгээд альва зүйлийг маш хугацтай гэж боддог. За тэгээд ургуулan боддог, төвлөрч боддог, бясалгаж боддог тий ийм байх хэрэгтэй болов гэж ингэж бас боддог. Тэгээд энэ хайку шүлэгтээ энгийн байдлаар одоо энгийн үг хэлгийг ашиглаа том агуу санааг одоо энэ хайкудаа ингэ шингээгээд ингээд явдаг. Тэгээд
юуны Японы тэр хайкуч Хасуми Аюко гэдэг эмэгтэй хайкуч аахгүй. Тэгээд эмэгтэй үний сэтгэл чинь их нарийн торгон шүү дээ. Тэгээд миний дуртай хайкучдын нэг. Тэгээд эгэл жирийн хувцлаад энгийн бодолтын алхлаа тоори мод цэцгэлжээ. Эгэл жирийн хувцлаад энгийн бодолтын алхлаа тоори мод цэцгэлжээ гэдэг. Тэр тоори мод цэцгэлж байгаа тэр үзэсгэлэнтэй тэр яан цэцэг байдаг шүү дээ. Тэр цэцгэлж байгаа тэр цаг тэгээд тэр юм дээр энгийн сайхан хувцлаад ингээд энгийн бодолт хийгээд ингээд алхах нь энэ байгальтайгаа одоо өөрөө нарийн сэжмээр ингэж холбогдоод ингээд явж байгаа энэ мэдрэмж байгаа л дээ. Энэ хамгийн гоё юм чинь хайкуны энэ баггүй тий ийм юунууд байдаг. Тэгээд ер нь бол хайкуг бол одоо бас дахин уншиж тий бас дасгалж иж тэр сатурыг дасгалж илж хайку унших одоо ийм туршлагыг өөртөө бий болгоод тэгээд ингээ хайкууд дурлах нь бол зүйтэй. Энийг болохоор би энэ уншигчдаа бас зөвлөж байгаа. Зүгээр нэг уншаад ингээл шудраад ингээд өнгөрөх биш. Энийг бодож уншаарай, мэдэрч уншаарай, ойлгож уншаарай л гэж ингэж бас захихыг хүсэж байгаамаа. За Монголын уламжлалт яруу найраг болон Японы хайку хооронд ямар төстэй болон ялгаатай талууд байдаг вэ гэдэг юм нэг асуулт байна. За яруу найраг гэдэг бол өөрөө бол энэ сэрэл мэдрэмжийн урлаг байхгүй юу? Үгийн бас урлаг. Тэгтээ цэц бэлэгтэй, цэц мэргэн юмыг ингэж цэцэлж хилдэг, онж хилдэг энэ хүмүүс байдаг тий. За одоо тэр өрөөлчд, магтаалчдч байт юм одоо ийм зүйл байдаг. Тэгээд гэхдээ яруу найргийн өөрийнх нь үндсэн мөн чанар нь болохоор бол тэр мэдрэмж нь байхгүй. Тэгээд тэр мэдрэмжээ гоё илэрхийлж чадж байгаа нь яруу найраг. Хүний нэг тухайлан одоо нэг бодоод явдаг тий мэдрээд идэг мөртөө тэрийг нэг илэрхийлж болмооргүй юмыг гоё үгээр илэрхийлсэн болохоор бол бас яруу найраг. Тэгэхээр бол энэ сэрэл мэдрэмж талаас нь бол яруу найргийн одоо нэг агсан төвшний хэлбэр байхгүй тий одоо тэгээд юу ч за тий Монголд бол түрүүн би нэг эхлээд ертөнцийн 3-ын талаар нэг ярьсан шүү дээ тий ертөнцийн 3 ч гэдэг юм уу за юу дөрвөн мөрт жирмийн шүлжээгээд одоо тангадын галсан гоо жирмийн шүлжээгээд дөрвөн мөртүүд байдаг шүү дээ тий ингээл дөрвөөр ингээ явцсан 3 ертөнцийн 3 гэдэг ингээд ийм богинохон хэлбэрүүд байна. Урт туйлын хэлбэрүүд байна. За тэгчээлээ чойномгоо гэхтэл хүн гээд одоо шүлгэлсэн арамаа. Бүхэл бүтэн арамааныг ингээд шүлгэлийг бичсэн тий. За энэ зүйлүүд болохоор бол ерөөхдөө цэц бэлэг. Цэц байхгүй. Чэжний одоо цэц ингээд гоё үгээр ингээд юмыг онцтой сайхан хэлдэг ийм хэлбэр. Ер нь бол Монголын уламжлалт яруу найрагт бол их маш их байдаг. Гэхдээ энэ дотор бол одоо аривж байгаа сургаалын зохиолч гэдэг юм уу инженашийн энэ одоо нэг үгээр гоё хэлсэн юм яруу найргууд бас их байдаг. Гэхдээ бол одоо сүүлийн үед болохоор бол одоо тэр сэрэл мэдрэмж дээр суурьсан яруу найргууд маш их хөгжиж ирж байгаа. За тэгээд тэн дотор болохоор бол одоо энэ хайку шүлэг бол одоо яг нэг сэрэл мэдрэмж гэдэг чинь уг нь бол ийм штэ. Тухайн нэг агшинд ингэж болоод өнгөрдөг ийм л үйл явц байхгүй. Тэгэхээр энийг илэрхийлж ингэ бичихэд бол хайку бол тохиромжтой. Тэр бус юмыг бүгдийг хасаал тэр яг тэр сэрэл мэдрэмжээ бичиж байгаа байхгүй. Тэгэхээр бол тэр сэрэл мэдрэмжээр гоё шүлэг бичээд ингэ яваад гоё юмуд байдаг л да. Гэхдээ тэрийг нэг бас сэрэл мэдрэмжээ гэж баяжуулж ингэж одоо инспайр гэж ярьдаг юм да. Одоо онгодоо ингэж хөгөлж ингэж үргэлжлүүлж ингэж уртаар бичдэг юм гоё яруу найрагчд бол маш олон ялангуяа залуучууд бол сүүлийн үед бол аягүй гоё бичиж байгаа хүмүүс байгаа. Тэр сэрэл мэдрэмж гэдээ ярьлаа шүү дээ тий. Тэгэнгүүт хайкуг одоо юу гэдгийг яг тэр агшинд нь шууд ингээд бичих ёстой юу эсвэл гээл бодож явж байгаа л нэг одоо юу гэдгийг нэг зохиол бичих гэж юм уу юм бичгээ суухаараа ингээд оройр нь гэртээ харьж байгаа ч юм уу ширээн дээр сууж байгаа заавал тэрийг ингээд бичдэг юм болов яг яаж бичдэг юм болов. Тий ер нь бол байглаас л тэр нөгөө эхнийхээ одоо тэр нөгөө мэдрэмжийг
байгальтай. Тэрээс байгалаасаа. Тэгэхээр одоо манай хайку маструуд одоо Америкийн том зингийн одоо багш нар ирдэг байхгүй юу. Ингээд зөвхөн ширээн дээр ингээд сууж байгаа л ингээд нэг мод байна гэд тий. Тэрийг ингээд төсөөлөөд ингээд бичгээр энэ ширээний хайку байна гэд. Тэгээд ер нь их таагүй дүү шүү ширээний хайку. Гэхдээ яг гаднаас нэг харахад бол мэддэхгүй л дээ. Ширээн дээр сууж агаад төсөөлж байгаа тэр модыг төсөөлөө, тэр салхийг төсөөлөөд, тэр оддыг төсөөлөөд бичиж гинэ эсвэл яг модын дэрэг зогсоод салхигээ одоо салхигаар амьсгалаад ингээд бичиж гинэ үү гэдэг болохоор яг тэр байглаасаа л бичдэг. Мацуу баашаа болохоор бол тэр нэг цөөрөм дээр очиод тэр хамгийн алдартай хайку эртний цөөрөм мэлхий тэхрэхэд усны чимээ гарав гэдэг энэ хайку байгаа шүү дээ. Тэгээ тэр зогсож байгаа тэр мэлхий тэхрэхэд усны чимээ гарав гэдгийг маш их шаналж бичсэн гэж байгаа юм. Яаж энийг бичвүгээ тэгээд нөгөөдгөө бичиж илэрхийлж чадахгүй явж жагаад тэгээд усны эртний цөөрөм рүү мэлхий тэхэрлээ усны чимээ гарлаа гэдэг үг хамгийн сүүлийн мөр тэр сатуритын мөр орж ирээд тэгээд цаашаа санаа намраад одоо энэ нэг бас нэг утга зохиолын яруу найрагчдын шаналл гэж байна шүү дээ. Тэр дотор шаналлал байгаад байдаг нөгөө юмаа илэрхийлж чадахгүй шаналлаад яваад байна шүү дээ. Ямар ч яруу найрагч зохиолч одоо бас ийм уран бүтээлийн шаналл гэж бас байгаа. Одоо чамд ч гэсэн бас байгаа шүү дээ. Чи бас график дизайнер хүн бас л урлагийн хүн байхгүй. Тэгэхээр одоо ингээд бас нэг санаа орж ирчихэл нөгөөтг нь гарч ирэхгүй ингээд бас шаналлаад яваад байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр баашаа тэр усны чимээ гарав гингүүтээ сайхан санаа амраад тэгээ цааш нөгөө нэг үүр өвчөө үүрээд тэгээ цаашаа аяллаа үргэлжлүүлсэн гэж ингэж ирдэг байхгүй. Тэгэхээр л энэ одоо тэр байгальтайгаа нөгөө нарийн шижмээр холбогдож байгаа учраас бол богинохын имийг тэр бичээд байх юм байхгүй шүү дээ. Ер нь бол тийм биз дээ. Тэгэл тэр суугаад бичээд яахгүй бол тэр тухайн үед нь ингэж бас бичвэл бас их тэр аятайх. За хоёрдугаар болохоор бол энэ нөгөө нэг хайку гэж чинь ерөөхдөө төвлөрлийн үр дүн шүү дээ. Төвлөрч ингэж хүчтэй бодож ингэж явж байгаа төвлөрлийн энэ үр дүн байгаа шүү. Гэтэл бид нар яах нь вэ? За ингэж гурван давхарлуудаа наашаа гарч ирээд амьсгаад суугаад л гадаа нэг одоо нэг байгалийн гой үзэгдэл байна гэж бодож намрын орой тий намрын орой гэд ингээд орж ирээд ингээд нөгөө төвлөрөл нь байхгүй болчихно. Ер нь бол орж ирээд ингээд суугаад бичээ. Тэгэхээр ерөөсөө бас нэлээ ингээд төвлөрч явж байгаад ингээд хайку бас юу н хайку ч гэх амаргүй шүү. Тэр болон одоо баашаа хэлсэн байдаг байхгүй. Ер нь бол хайку шүлэг нэг 10 одоо мундаг гоё хайку бичсэн байх бол аав хайку ч юм аа гэ. Тэгээд магадгүй би одоо ингээл хичнээн 100 хайку бичлэхэд бол бидний хойч үед ирээдүйд нь магадгүй нэг л хайку үлддэг ч юм уу те. Ийм л бас хувь тавилантай. Тий. Ер нь бол тэгээд тийм болохоор л хүн болохоор л хайку ингээд 3 мөртөө болохоор бичгээд амархан гэж нэг бодож магадгүй. Гэтэл бол энэ бол бас нэлийн бодох нь, мэдрэх нь, төвлөрөх нь, бясалгах нь их байдаг учраас л бас бичгэд яг ингээд амархан гэж бас үзэж бас болохгүй. Гэхдээ галс хийгээд ганцхан секундэд галс хийгээд ороод ирдэг тийм хайкуч тий. Тэгэхээр амархан болохоор амархан, хэцүү болохоор бас хэцүү байна шүү дээ. Яг нэг уран бүтээлч хүний нэг онгод гэдээ орж ирээд биччихлээ гэдэг шиг л тий. Таны анхны хайку хизээ төрсөн бэ? Тэр үед ерөөдөө ямар мэдрэмж төрж ирсэн анх хайку биччихээд? Анхны хайку тэр 2010 онд нэг бүлгмийнхантайгаа нөгөө байж хатал бичигдсэн байх. Гэхдээ бол би тэр үед бичдэггүй байсан, бичихгүй. Эхлээд би бол багадаа нэг яруу найрагч сонирхон оролддог, урьдчилгүүд ингэ бичдэг байсан байхгүй. Тэгээд цаг хугацаа гэж үгүй. Тим орон зайг диваажин гэдэг юм. Гэт нэг тим 3 мөрт хамгийн анх бичсэн энэ 3 мөрт байхгүй. Энэ цаг хугацаа гэж байдаггүй хаа. Диваажинд цаг хугацаа гэж байдаггүй ах гэт ингэж бодсон. Тэгтэл энэ бол яг эцсийн үр дүндээ бол хайхгүй биш бол таарсан. Энд байгаль байхгүй. Тэгээд би төсөөлсөн биш. Төсөөлөл ерөөсөө хайгууд байдаг байхгүй. Хүн худлаа төсөөлж ингэж тийм л байдаг байх ч гэдэм үү те. Ингэж бичдэггүй. Одоо ичээд жирвгнээд байна те.
одоо модод навчсаар уйлж байна гэж ингэж бичихгүй. Мод бол угаасаа л ойлгохгүй. Мод бол ерөөсөө ойлгохгүй байхгүй юу? Тийм болохоор бол энэ тэр диваажин гэдэг бол тэр цаг хугацаагүй тийм орон зайг л хилдэг байх та гэсэн нэг тийм төсөөлөл байгаа байхгүй юу? Тэгээд иймэрхүү шүлгүүд бол хязгаараас цаашрах юм бол маш олон битсэн. Олныг битсэн. Тэгэнгүүтээ энэ бол ингээд ер нь бол гоё байхгүй юу? Одоо жишээлбэл содхүү гэд манай хязгаараас цааш бүлгэн нэг авиаслаг залуу айгүй гоё шүлэгтэй урт шүлэг гоё бичнэ. Тэгээд модод одоо орсон бороонд баярлахгүй намар болжээ гэдэг юм хайг байгаа байхгүй юу? Модод одоо орсон бороонд баярлахгүй намар болж. Гоё байгаа зү энэ бол айгүй гоё мөрөөд. Гэтэл мод амигүй учраас баярлахгүй байхгүй юу? Тэгж одоо төсөөлж ингэж одоо эсвэл ингэж нэг хийсвэр юм хайгууд байгасгүй. Тэгээд ийм маш олон хайкунууд бид нар нөгөө түрүү хайкунуудаа судлаагүй гэж ярьсан шүү дээ. Тийм олон шүлгүүд зөндөө бичсэн. Маш олон бичсэн. Тэгээ энийг бол бид нар бол содгүй энийг хайц гэд нэрлэжээ. Хайку биш юм бол гэд тэ. Тэгээд таван баяр гэд юу кино зохиолч, найруулагч манай бүлэмийн гишүүн байхгүй. Тэгээд хүүгээ өршөө ээжээ хөхнөөсөө гарснаас хойш би хүн биш болчихож гэд. Хүүгээ өршөө ээжээ хөхнөөсөө гарснаас хойш би хүн биш болчихож гэд. Ийм юмнууд маш олныг бичсэн байхгүй. Тэгэд энийгээ бид нар л одоо ингэж хайц гэж нэрлэсэн. Хайц гэж нэрлэсэн. Тэгээ одоо яг нэг юунууд гадаадын юунууд манай хайгууч болохоор зарим хайц гэд мэддэг шүү дээ. Хайц гэд яг хайгуу яг нэрлсэн. Гэхдээ энэ бол зөвч байж болно, бурууч байж болно. Гэхдээ яг энийг нэг хоорондоо ингээд нэг хайц гэж ойлголцож байгаа ийм мөрөөд бол маш их олон байдаг байхгүй. Тийм учраас бичсэн байна шүү дээ. Тий. Одоо энэ нөгөө хайгуугийн дөрвөн журмаас ингээд холдсон. Тэгээ нөгөө байгаль байхгүй шүү дээ энэ дээр чинь. Байгаль нөгөө түрүүний тэр юу байхгүй. Тийм л юу байсан. Тэгээд би нэг бас нэг сонирхолтой зүйлийг бас хуваалцъя. Модерн юм гээд бас манай хязгаараас цааш бүлэмийн залуу байдгийг айгүй гоё хайгуу учдаг. Тэгээд тэр хязгаараас тэр мэдрэмжийн байгалыг нөгөө Эд Брэнсон яруу найрагчтай, мастертай хамтарч нөгөө редактор хийхэд бол бид нэр болохоор гадаадынхан бол тэр редакцийг бол утгаар нь хийнэ. Манайхан бол зүгээр нөгөө уншиж үзээл ганц нэг юм хасаал тэгэл өмтгөл бичиж ингэж явдаг бол зүгээр үг болгон дээр ингэ ажиллаж тэгээд явдаг байхгүй. Тэгээд гисэн чинь ботгоо алдсан ингэний нулимсанд борог өвс чийгдэнэ. Ботгоо алдсан ингэний нулимсанд борог өвс чийгдэнэ гэдэг нь дарь нэмийн хайг байхгүй. Тий. Гоё хайгуу. Тэгсэн чи хасна гэж болдгоо нөгөө редакторч. Тэгээ яаж байгаа гэхээр инг хүн биш болохоор инг болохоор хүн биш ойлгохгүй. Ингэж одоо бичиж болохгүй. Гэт ингээс алдгүй. Тэгээд би яг нөгөө нэг тэр инг хөөсөлж байгаа. Тэр тий инг хөөсөлж байгаа бичлэгийг явуулж Монголд ингэдэг юм аа. Монголд ингээд юу инг их мал ингээд өнгөрч төрөнгүүтээ нөгөө юугаа голчдгийг хургаа туглаа тий ботгоо ингээд голдог байхгүй юу. Тэгэнгүүт бид нар одоо хуураа аваач очиод дуулаад тэр амьтныг уyrаагаад тэгээд тэр бичлэг аягүй гоё бичлэг гэсэн ингээл нөгөө бүм нулимсэн ингээл том тэр ботгох чинь ямар ч том тэр инг чи өөрөө аягүй том нүдтэй. Тэгэл ингээл нөгөө говьд одоо нэг ингээл нэг хүн эмхтэй одоо ингээл нөгөө хөөслөл гээл хөөслөл инг хөөсөлж байгаа ийм юм байдаг юм аа. Тэгээд одоо тэр энэ инг бол уйлнаа. Ботгоо алдаад бас уйлнаа. Энэ одоо бичлэг энэ байна гэд. Тэгээд тэр Эд Брэнсон бол гайхажсэн ийм юм бас байд юм байна гэд. Гэхдээ тэг гол нь гэдгийг одоо бид нар энэ Монголын энэ уламжлалтын юмнуудыг бол тэр гадаадынх нь юу нь бол буухгүй штэ. Тэгээд бас тэр ягаад тэр хайгуу бас оруулж ирсэн. Тий. Тэгээд урт өдрийн үзүүрт ургацсан өрх салхин дэрвэн. Урт өдрийн үзүүрт ургацсан өрх салхин дэрвэн. Гэл ингэхээр энийг одоо ингээл орчуулахад бас аюу хэцүү байхгүй юу. Тэгээд ийм юунууд бол тэгээд Монгол хүн гэдэг бол байгальтайгаа юм хүн болоод байхгүй юу. Гараал байгаль. Тэ? Ямар нэгэн цементийн юм байхгүй. Гараал байгаль.
За малтайгаа харьцсан. Тэгэхээр бол энэ хайку шүлэг бол одоо залуучууд бол маш сайн бичих хэрэгтэй. Тэгээд энэ монгол хүний тэр дээрээс нь энэ монгол хүний тэр дотгошоогоо тийм ээ. Тэр бясалгагчийн чанар энэ бол тэгээд энэ сайхан байгаль энэ юм бол хайкучуд маш тохиромжтой байхгүй. Тийм учраас бол хайку одоо та нар сонирхож судлаад хайку бичил гэж би та нартай бас зөвлөмөр байгаа. Тэгээд одоо энэ бас энэ хайкуч нь болохоор хүний сэтгэлгээг аягүй тийм тэгттэй болгодог гинэ. Тэгттэй. Одоо японочууд ихтэл энэ хайкугаар бас одоо ингээд хүүхдүүдэд хүмүүжүүлдэг. Илүү дутуу болон таван яриаггүй. Тэр сэтгэлгээ, тэр бодол энэ юмнуудыг бол маш их тэгттэй болгодог. Тэгэхээр энэ хүүхдүүд одоо бас энийг хайку шүлгээ бас уншвал бас зүгээр юм шиг надад санагдаад байгаа. Таны сэтгэлд хамгийн хүлдсэн одоо эсвэл тийм уран зориг өгсөн хайку байдгүй. Тийм үү? Тийм яруу найрагч бас байдгүй те. Таны сэтгэлд одоо яг үлдсэн. За ер нь бол Японы энэ сонгодгууд бол гайхалтай, үнэхээр гайхалтай. Энийг одоо бас ингээл яг тэр өөрийнх нь тэр мэдрэмжид ингэж суурилж орчуулах бол маш хэцүү. Энэ 100 сонгодог хайку гэдэг те. Энэ чиний график дизайн хийсэн жижиг юм хайку төөрөд гэж. Энэ доторх нь их гоё шүү дээ. Энэ нэг доторх тэр дизайн энэ нь бол яг энэ хайкуудаа ингэж охирцсон ийм юунод байдаг байхгүй юу? Тэгээд гоё хайкунууд бол маш их байдаг. Тэ? Тэгээд эдгээр бол үнэхээр гайхалтай байхгүй. Тэгээд миний надад бол хамгийн их юу одоо миний хамгийн дуртай хайкуч болохоор Иса Кабаяши байхгүй юу? Тэгээ нэг одоо энэ нэг уран бүтээл, яруу найраг гэдэг бол энэ бол аз жаргалтай энэ байгаагаас илүү гуниг зовлон, сэтгэлийн шаналлаас илүү их ер нь их гардаг юм шиг надад санагддаг. Одоо жишээлбэл Иса Кабаяши болохоор айгуу тийм хүүхдүүдээ, хоёрч хүүхдээ багт нь ингээ алдсан. Амьдрал нь жаахан хэцүү байсан. Тийм учраас тэр нөгөө шүлэг яруу найраг нэг их хүчтэй. Ингэж гардаг болов гэж би ингэж боддог байхгүй юу? За тэгээд энэ гунигт орчлон бүр интор цэцгэлчгээд байхад хүртэл. Гунигт орчлон бүр интор цэцгэлчгээд байхад хүртэл. Ингээд за энэ хайкуг бол монголчууд ч гэсэн гадаад ч гэсэн маш олон хөлбраар орчуулсан байдаг байхгүй. Тэгээ миний энэ сакура буюу интор цэцгэлж байгаа энэ цаг өчвөл одоо хүний амьдрал нэг 10 хоног цэцгэлж байгаа маш аз жаргалтай сайхан үе байхгүй. Японочууд ч гэсэн өөрсдөө одоо энэ цаг өчөө хамгийн аз жаргалтай гэж үздэг. Гэтэл интор цэцгэлж байгаа энэ аз жаргалтай сайхан үед хүртэл гунигтай байна. Тэгэхээр энэ орчлон бол ийм гунигтай юм. Түрүүн нэг эсрэгцэл байгаа байхгүй. Интор цэцгэлээд аз жаргалтай байхад би гунигтай байна. Аз жаргал гуник гэсэн эсрэгцлийг агуулсан. Тэгээ энэ хайку бол надад бол маш юм сэтгэлийг төрүүлсэн. Тэгээ ер нь бол хүн уран бүтээлч хүн бол ер нь уран бүтээлч хүний шаналлаас одоо энэ уран бүтээл нь юм төрдөг. За сүүлийн үед болохоор би нэг энэ өвөр монголчуудын яруу найргийг айгүй уншиж байгаа. Айгүй гоё. Бас л энэ яагаад ийм хүчтэй, яагаад ийм гоё яруу найраг юм байна вэ гэд ингэхээр бас л нөгөө өвөр монголчууд чинь хүний нутагт бас ингээд зовлон үтсэн юм артун байхгүй юу. Тэгээд тэр шанал нь тэр яруу найрагт илүү ингэж орсон болов гэж ингэж бас бодож байгаа. Өнөөгийн цахим ирэн үед яруу найраг одоо хүний сэтгэлгээ мэдрэмжид ямар үүрэг гүйцэтгэж байна гэж та хардаг вэ гэдэг юм асуулт байна. За тэгэхээр одоо бид нар дур дураараа хэрэгтэй бүх юма ингэж хэрэглэхэд нь бид нар 8 дэлхий хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр бол одоо бид нар бол энэ их дэлхий ганцхан цэнхэр гаргаа одоо хайрлаж, хамгаалж, ариг гамтай. Тэгээд одоо тэр сүүлийн үед тэр доктортой хөгжлийн боловсрол гэж яриад байгаа шүү дээ. Доктортой хөгжлийн боловсрол гэдэг байгалаа хамгаалдаг одоо энэ боловсролыг одоо дэлхийн нийтэд одоо энэ боловсролыг хүүхдэд олох дээр бол одоо энэ яригдчих байгаад байгаа.
Тэгэхээр бол одоо энэ японочдынх байхгүй тийм минимал ер нь одоо хоёулаа амьдэрдэг байлаа гэхэд 2 аягатай, 2 сайцтай. За тэгээд илүү дотоод тэр нүсэр тавилга энэ төр байхгүй тий. Өдөр болохоор ингээд ширээ сандал болчдөг. Шөнө нь болохоор одоо ор болчдөг ч юм уу ийм ухаалаг юм хэрэглэе хэрэгжилж байгаа. За тэгэл одоо энэ цаас хамгаалсан одоо юунууд байдаг штеп. Цаасаа гамнана гэдэг бол модоо гамж байгаа гэсэн үг тий. За тэгэд энэ захимаар одоо юмнууд бол маш их явж байгаа. Тэгэхээр энэ хайку шүлгийг бол одоо бас одоо тэр утга санааг нэг дэлгэрүүлээд дизайн энэ зураг энтертэй ягаад тэгээд одоо захим сүлжээнд бол ийм боломж бол маш их байгаад байгаа. За тэгээд Японы хайкуч Иса Кабаяши болохоор бол энэ хайкугийн утга санааг дэлгэрүүлэх зорилгоор маш олон бэхэн зургийг зурсан байдаг байхгүй. Тэгэхээр бол одоо энэ зургаар одоо энэ утга санааг дэлгэрүүлсэн ийм хайкуг болохоор хайга гэж нэрлэдэг. Хайга гэдэг ингэж нэрлэдэг. Тэгээд одоо энэ зураг энтрээр оруулаад эсвэл видео болгоод AI болгоод энэ хайкуг болсон ингээд олон түмэнд одоо илүү ойлгомжтой, илүү ойр ингэж хүрэх зорилгоор захимд ингэж юу яах бол маш боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө залуу үе маань бас тэрийг нэлээд сонирхож үзэх нь биш үү тий? Илүү хүрэх. Тий. Яг тэр өөрийнх нь тэр сонирхол тэр сонирхож байгаа тэр контентууд нь болохоор бол дандаа тийм графиктай, дизайнтай тий. Одоо энэ дэлгэцийн юу байхгүй юу? Дэлгэцээр үзүүлж байгаа болохоор видео тэгэл энэ ийм юмнуудыг хүүхд сонирхоод байна шүү дээ. Гэтэл энийг нь болоод бас нэг хайга хэлбэрээр хайкуг одоо ингээд бас хүүхдүүдэд одоо танилцуулах юм боломж бол бас давуу талууд байгаад байна шүү дээ. Тэгээ сүүлийн үед хүүхдүүд уртын бол уншихаа болцсон. Роман, урт роман энэ төр уншихгүй. Тэгэхээр бол одоо энэ Z үеийн хүүхдүүдийн сүүлийн одоо альфа үеийн хүүхдүүдийн өөрсдийнх нь онцлог. Тэгээд эн чинь дан ингээд нэг мэдээлэл, хэвлэл, мэдээлэл одоо тэр сошиал эдэр чи болохоор дан нэг дэлгэцээр өгөгдөд байна шүү дээ. Тэгэхээр энэ нэг зориулаад ингээд хайкуг одоо бас ингэж гоё дэлгэрүүлж бас юу яаж болно те. Одоо жишээл өөрөө нэг юуны график дизайн мэрэгчлээ хүн болохоор энэ дээр л аюу мэдрэмжтэй бас байдаг штэ ерөөхдөө нэлээд чадварлаг юм дизайн гэж хардаг. Тэгэхээр энэ номын маань одоо бас дизайныг хийсэн тий. Үнэхээр гоё. Би бол сар гэж хайгуу бичдэг байхгүй. Сар миний одоо байгаль улирлыг илэрхийлж хайку шүлгийн байгаль улирлыг илэрхийлж байгааг бол киго буюу киго гэж байдаг. Тэгээд сар гэдэг айгуу бичдэг. Тэгээд ийм сартай. Тэгээд ийм гоё бас дизайн, доторх дизайн бас гоё. Энэ нөгөөд сартай. Тэгээд доогуур юм юутай бас. Ерөнхийдөө бол одоо нэг энэ хайкуудаа их тохирсон хайкуг айгүй сайн ойлгосон хүн л ер нь иймэрхүү дизайныг хийх баг. Тэгээд дээрс нэг онцлогдууд ховордуу бас дизайн шүү бас ингэж бас боддог аа. Та олон жил хэлний салбарт ажилласан хүний хувьд гадаад хэл сурахад одоо хүмүүсийн гаргадаг төгөөмөл алдаа юу байдаг вэ энэ талаар? За гадаад хэл сурахад болохоор бол нэг хамгийн том алдаа бол үгийг тусад нь чийжилдэг. Тий. Тэгээд арга юм. За энэ аргаар бол би өөрөө гадаад хэлийг сурсан. Яг гэвэл тэр тухайн үед намайг гадаад хэл сурж явах үед арга нь юм байсан байхгүй юу? Үг чийжлээд. Тэгэд манай багш нар шүүлэг авдаг гэсэн юм. 50 үг чийжлээд тэг шүүлэг авдаг. Тэгээд нөгөө 50 үг нь болохоор нөгөө контекст рүүгээ хам бүтц рүүгээ ингэж орохгүй болохоор тэр үгийг чийжилсэн байлаа гэхэд book гэхэд бол би ном гэж хээжилсэн байгаа шүү дээ. Ингээд хээжилсэн байл энэ үгийн утгыг мэдж байгаа ч гэсэн яг нөгөө амьдрал дээр хэрэглээд нөгөө book-ээ хэрэглээд ярих гэхээр бас нэг болдоггүй юм байна. Энийг бол би өөрийнхөө одоо бас туршлагаас мэдсэн. Тэгэхээр энэ гадаад хэлийг сурж байгаа юм болохоор хамгийн багадаа холбоо үгээр юм ч юм уу өгүүлбэрээр нөгөө үгээ амьлуулж штэ нөгөө утга тэгээд тэр нөгөө нэг нөхцөл орчин нөхцөл тэр контекст руу н оруулж үг бол одоо амьтаа гэж ярьдаг шүү дээ. Үг бол ингээл өгүүлбэртэй ингээл өөр ингээл утгаар ингээл хэрэглэгдээл ингээл өөрөөр ингээл ингээд утга нь ингээ хөдөлгөөнтэй
юу нэг үгэл тийм бид. Тийм болохоор л гадаад хэлийг сурж байгаа хүн бол өгүүлбэртэй, контексттэй, текст уншдаг ч юм уу ингээд жижиг. Тэгээд ном их уншвал бас сайн. Ном уншихад бол тэр хэлний одоо унших чих яриа сонсох гэдэг ингээд дөрвөн чадвар дээрээс нь хэлний хэрэглээ буюу хэлзүүн дүрм гэсэн юм 5 юм ай байдаг байхгүй гадаад хэл. Тэгэхээр энэ 5 айны юу чинь бол энэ одоо тэр ном дотор бол ингээд бүтцээрээ ингэ байж. Тэр хэлзүүн дүрм чинь бүтцээрээ байж гин. Тэр үгийн утга байж гин. Тэр үгийн утгын шилжилтэн тэр өгүүл тэр ном дотор байж гин. За тэгээд юунууд нэг байждаг. Тэр ном унших бол их үр дүнтэй харга. За тэгээд түрүүн одоо чиний ярьсан тэр захим орчин гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. За энэ үед болохоор бид нарт нэг том боломж гарч ирсэн болохоор одоо сонсох тий энэ боломжууд гарч ирсэн. Тэгэд одоо дэлхийн нийтэд хамгийн их юм юу вэ гэхээр одоо сонсох материалууд энэ захим дээр чинь энэ сүлж интернет дээр чинь байршсан байна шүү дээ. Үнгөө үнтэй тэгээд ерөөсө богинохон урт янз бүрээрээ энэ сонсох юмнууд байна. Гэтэл сонсох чадвар гэдэг болохоор л хувь хүний төрөлх хилээс сурдаг тэр арга нөхгүй. Сонсож сурдаг. Хүн бол эхээс төрөөд аав ээж нь миний хүү хаана байна гэлэхэд тэр хүүд сонсож л байдаг тий. Тэгээд ер нь бол 2 жил 2 настай хүүхэд бол монгол хэлээр чөлөөтэй ярьдаг болсон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол сонсож сурдаг. Тэрнээс ч хүүхэд бол төрөөд ABCD гэж бичдэггүй, үсэг таньдгүй юм уншдаг шүү дээ. Тэгэл ерөөсөө сонсоод тэгээд тэр үгийнхаа утгыг тэр нөгөө түрүүний хэлсэн тэр нөхцөлд нь хам бүтц дээр нь ингэж нөгөө хэрглэж байгаа учраас энэ үр дүнтэй болоод байна шүү дээ. Яг нөгөө нэг тэр хэрэгцээнд суурилсан. Би энэ аягтай усыг намайг одоо тэр уух гад ааваасаа аваад өг гэхэд хэрэгцээ үсэж тэнгүүт ааваа та надад аягтай ус аваад тэр дээр шкафнаас аваад өгөөч гэд тэр хэрэгцээ үүсээд тэрийг аавдаа хилээд усаа аваад уучиж чинь. Энэ хэрэглээ. Тэр хэрэглийн суйрлаагүй баахан дүрм салан үгс энтриг ингээд чийдлэхэд үр нөлөө багтаа гэж үздэг. Тэгээ сүүлийн үед болохоор бол одоо тэр Пирсон хөтөлбөр гэж яриад байгаа 3 дугаар ангиас нөгөө хүүхдийг сургаж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь болохоор л нөгөө сонсох юм юунд тохирцсон. Тэр үр дүнтэй байна. Хүүхдүүд одоо яриад эхэлсэн. Тэгж ярих юм бол одоо нөгөө завгүй зайгүй хүүхдээ гэртээ нөгөө YouTube тавьж өгөөд одоо ажиллаа хийдэг ч юм уу ингэж байгаа хүүхдүүд чинь нөгөө англи хэлээрээ одоо хэлд ороод шүү дээ. Тэгэхээр энэ сонсох энэ чадвар бол одоо энэ захим хөгжсөн үед бол одоо энэ сонсох дээрээ суурилж хэлээ сураа залуучууд өөрсдөө сонсох дээрээ суурилж хүүхдээ сургаа гэж байгаа. Тэгээ ер нь бол яхав зүгээр хэлийг бол бүр багаас нь сурах тусам юутай үр дүнтэй. Тийм учраас одоо 3 дугаар ангиас англи хэл одоо үзэж эхэлж шүү Пирс хөтөлбөрөөс. Тэгээд нөгөө нэг платформ дээр нөгөө сонсдог юмнууд нь эхлээд байж идэг. Гэхдээ энэ нь сүүлдээ одоо нэг 10 жилийн дараа ч юм уу нөгөө хүүхдүүд нь дүрмээ мэдэхгүй бас байж болох юм. Гэхдээ хүн дүрмээр амьддаг. Монгол хэлний дүрмээр бид нар амьдраагүй шүү дээ, тий. Хэлийг бол нөгөө нэг харилцааныхаа хэрэглүүр болгож одоо ингэж ашиглаж хэрэгжилж байгаа. Тэгээд хэл болохоор бол тэр мэдээллийг олж авах, мэрэгжил эзэмших, одоо хамгийн сайн одоо мэрэгчлэн болох энэ юмд л одоо тэр гаднаас мэдээлэл авах энэ юмд л ашиглана уу гэхээс биш яг одоо хэлийг бол одоо бас нэг мэрэгжлээ гэж хэлэхэд бол яг тэр гадаад хэлийг лэр ярьж байгаа хүнийг бол гадаад хэлний мэрэгчлэлтэй хүн гэж хэлгээд бол бас хэцүү байдаг шүү дээ, тий. За сая насны талаар хэлж шүү дээ. Гадаад хэл сурахад хамгийн тохиромжтой нас гэж байдгүй гэдэг нэг асуулт байгаа даа. Тэгэхээр насан турсан хүмүүс ер нь би оройтчихсан гэд боддог тий. Тэгээд би оройтчихсан болов уу гэд танаас хүмүүс асуудаг л ах. Би ч гэсэн бас асууж лээсэн тий. Би одоо англи сурвал оройтсан болов уу яасан болов уу. Тэгэхээр энэ дээр таны бодол юу байдаг вэ? Яг гадаад хэл сурахад бага наснаас сурвал үр дүнтэй болохоос биш бүр одоо насан туршсан хойно сурахгүй гэсэн үг шүү дээ. Зүгээр яг багнаас хойно үр дүн нь илүү байхгүй юу? Тэр хүүхдэд одоо нөгөө нэг одоо эзэмшигдэх байдал нь илүү. Тэрнээс биш одоо гадаад хэл сурахад бол оройтхгүй. Хизээж оройтхгүй. Тэгээд одоо нэг AI тий
хиймэл оюун ухаанууд гараад ирсэн. Ерөөсөө тэр хүнтэй ингээл харьцаал яриад ингээл явчихжээ. Тэгээ хамгийн гол нь гадаад хэл бол бас л тасгалж ил юм л да. Дахин тэр үгийг бол олон дахин одоо хэрэглэхдээ яг бодит үүссэн нөхцөлд хэрэгэлсэн тэр үг л аюу сайн тогтно. Бид нар болохоор одоо англи хэл нэг хичээл ингээд заахад ороход бол нэг за та хоёр энэ болд болоод энэ бат болоод за та хоёр одоо нэг ресторанд ороод хоол захиалж байгаа тий нэг нь юу болоод үйлчлэгч болоод ингээд та хоёр гээд ярилцаах гээд ингээд тэгдэг штеп. Тэгэхэд бол энэ дээр бол хүүхдүүд ярилцдаг л да. За надад тийм ус авчирж өгнө гэл ингээд ярьцгаа. Гэхдээ энэ болохоор нэг бодит үүсэж байгаа хэрэгцээ биш байхгүй юу? Хиймэл юм. Хиймэл. Тэгээд тий дүрд ороод энэ дүрд орж байгаа тэр энэ бодит үүсэж байгаа нөхцөл биш болохоор бол энэ тогтоогдож тэр хүнд суугдахдаа бол таарах юм байт. Гэтэл гадаад очоод ресторанд ороод нэг спагетти захиалаад авахд бол яг нэг аваад идэж байгаа болохоор бодит хэрэгцээ нь үүсэж байгаа. Тийм учраас бол хэлний орчин гэж бол айгүйх яригддаг байхгүй юу? Гэхдээ одоо энэ AI бол тэр бодит орчныг үүсгэж чадчих байгаа. Одоо чамайг асуулт асуунгууд нөгөөх нь хариулж. Гэтэл одоо чиний ярьж байгаа байдлыг харангуут энэ болохоор л нэг дунд за би нэг төвшний хүн юм байна гэд тэгээд тэр ярьж байгаа сэдвүүд тэр асуулт энэ төр тэр төвшөнд авчиад болгочих штэ тийм болохоор л одоо бүрэн боломж байна. Тэгээ гадаад хэлний нэг хэцүү юм л яхав дахин давтаж байдаг. Хичээл зүтгэл шаарддаг. Тэрийг ингээл орхичихл юм бол тэгэл тэр үр дүнгүй болчихно. Тэр итгээл одоо би бол одоо ингээд олон жил ингээл гадаад хэлээр ажилласан мэрэгжлийн юм хүн биш үү? Гэтэл би нэг 7 хоног энэ юмнасаа холдоод нэг сар англиар ярихгүй ингэхэд л юу мууддаг шүү дээ. Муудна. Тэгээ тэр чинь нэг циркийн жүжигчин шиг л байнга тамирчин хүн шиг дасгалжл хэрэгтэй. Гэтэ энэ бол яг нэг ярихын үед ярьж байгаа шүү дээ. Англи хэлээр ярих хүнтэй ярьж харилцахын үед л ярьж байгаа. Тэрнээс биш яг нэг үг хэлэг бол байж дөрөм хэлний хилцээний дүрм мэдэр бол мэдчихийдэг байхгүй тий. Тэгэхээр бол энэ дээр бол хамгийн гол чухал зүйл бол миний бодлоор бол хэрвээ одоо энэ Монголд байж байгаад англи хэл сурах юм бол бүрэн боломжтой. Гэхдээ хичээл зүтгэл давтлах шаардлагатай л гэж хэлмээр байна. Гадаад хэл суралцагчдад та ямар ном унших дадлыг одоо санал болгох вэ? За угаасаа хэл гэдэг чинь утга зохиол юм. Утга зохиол гэдэг чинь хэл юм тий. Тэгээд одоо энэ утга зохиолч хэлээр бичдэг байхгүй юу? Хэл. Тэгээд энэ бидний хэл соёл тий энэ юм чинь утга зохиол дээр илжүүлдэг. Монголын нууц авчаа гэхэд чинь л одоо тэр тухайн үеийн одоо яг ямар хэллэгээр хэлж хүмүүс монгол хэлийг ямар байсан бэ гэдэг юм бо тий. Энийг ингээд яадаг тэр соёлын дурсгал, бичиг үсгийн дурсгал, утга зохиолын дурсгал байхгүй юу? Одоо тийм учраас бол энэ хоёр бол яг толгойд. Ерөөсөө л тийм учраас монгол хэл уран зохиолын багш гэд мэрэгжил гэдэг тий. Тэр хэл утга зохиол хоёр холбоотой гэдгээр илэрхийлэгдэж байгаа. Тийм учраас бол одоо бид нэр яруу найрагч юм уу зохиолч байлаа гэхэд бол хэлээ сайн мэддэг. Орчуулагч байлаа гэхэд бол тэр гадаад хэлийг мэдхээс гадна их хэлээ сайн мэддэг тий. Маш их үг уншсан. Ийм л байх хэвээр. Тэгээд үгсийн сан гэдэг чинь болохоор бол маш баялаг юм байхгүй юу? Бид нар өнөөдөр их монгол хэлийнхаа бүх үгийг бас мэддэггүй. Түүнтэй адилхан англи хэл, гадаад хэллээ эдгээр болохоор одоо хичнээн саяар тоологдох үгтэй байхгүй юу? Ялангуяа англи хэл болохоор бол тэр үгийг айгүй гадаад харь хэлнээс ингэж нутгшуулж ингэж өөртөө авдаг. Жишээлбэл зуд гэж үг байна. Зуд гэдэг үг бол үгийг бол бид англи хэлтэй ингэж авцсан. Тэгээ Оксфордын тойл дээр болохоор бол өвөл маш хөтөн өвөл болоод одоо өвс ногоог ингээд засаар бүрхээд мал идэх юмгүй болоод ингээд яхаг зуд гинэ гэд ингээд одоо жишээлбэл ингээд тайлбарлалцсан. Тэгэхээр бол энэ маш их баяжж байгаа байхгүй хэл гэдэг чинь ерөөсөй байнга ингээд хөдөлгөөнд байдаг юм зүйл байхгүй. Тэгээд өнөөдөр үгс одоо ингээд нэмэгдээл ингээд явж байгаа тий. Бас зарим хэрэглэгдэхгүй үгүүд бол ингээд
хуучраал, орхигдоол ингэж явж байгаа. Тэгээ одоо энэ мэдээллийн технологийн дэвшлийн үед бол одоо тэрнтэйгээ холбоотой хиймэл оюун ухаан ч гэдэг юм ба тий. Одоо гэх мэтийн үгүүд үгс одоо юу яаж чад хөтөч интернет хөтөч гэдэг юм уу тий. За ингээл ийм үгнүүд бол айгүй орч хэрэглээнд орчиж байгаа. Тэгэхээр бол энэ бол ерөөсө хэрэглээтэй холбоотой. Тэгээд энэ үгсийг одоо хадгалж үлдчихэж байгаа юм байна. Энэ бол ном утга зохиол маань юм байхгүй. Тэгээд бид нар л үгийн сангаа нэмэгдүүлэх, эхлээ, сайн сурах, гадаадыг сурах эдгээр юм дээр л утга уран зохиол, ном зохиол унших бол маш хэрэгтэй байдаг. Тэгээ одоо сүүлийн үед бол энэ захим ном гэдэг аягүй гараад ирсэн байж байгаа л да. Тэгээд эхлээд одоо тэр унших дадал зуршлыг өөртөө бий болгох энэний тулд болохоор энэ захим номнуудыг бол уншиж болж байна. За дээрээс нь одоо энэ бас сайтууд идэг байхгүй юу? Төвшөнтэй хамгийн бага төвшнөөс ихсүүлээд 45 үгтэй 5 өгүүлбэртэй ном тэгээ дээшлүүлээд одоо ингээд төвшөнгөө төвшинчлээд явц. Тэгээд яг багаас их рүү ингээд төвшөнгөө ахиулаад ингээд бас энэ номыг уншиж болно. Зарим номыг бол одоо энэ том Достоевский ч юм уу Толстойн Анна Каренина гэд том роман байдаг шүү дээ. Хил мэл нь бол одоо нэлийн үт одоо ягсан төвшин байхгүй. Тэнгүүд одоо тэр 5 өгүүлбэртэй хам бол 5 өгүүлбэрийн нэг өгүүлбэр болгоод ингээд хэлбэршүүлсэн номнууд бас байдаг. Тэгэхээр ингээд амархнаас хөнгөн рүү амархнаас одоо ингээд төвшин ахиулаад ингээд энэ номыг унших боломж бол англи хэл дээр ялангуяа унших боломж бол одоо биднэрт маш их байна. Одоо энэ юун дээр маш их байна. Тэгэхээр ном уншихад одоо нэг тийм бас тэр дадал зуршил гэж ярьлаа шүү дээ тий. Чи 4. Тэр дадал зуршлыг бий болгоход бол хамгийн чухал юм урам юм. Урам. Нэг номыг уншичаад хүн урам авдаг байхгүй. Хамгийн энгийн 5 өгүүлбэртэй номыг уншаад дуусахад энэ хүн урам авна. Тэгэхээр хүн эхлэх хэрэгтэй байхгүй. Эхлээд тэгээд нэг тодорхой хугацаанд өөртөө шаардлага тавиад. Одоо нэг сүүлийн үед нэг хүмүүс хичээл зүтгэл гаргаж өөртөө шаардлага тавьж би одоо юм сурыг гэсэн юм ирмэлцэл ер нь нэг жаахан багдуу ерөөхдөө нэг дэлгэцийн юм контент руу ороод нэг юм амархан юм руу ингээд ячиж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ агсан төвшний дэлхийд одоо дэлхийн одоо шедевр гэж ярьдаг те оргил одоо энэ утга зохиол энэ юмнууд болохоор бол үг хэлэх хэцүү шүү дээ. Шууд уншаад ойлгоход бол бас хэцүү. Тэгээ энэнд одоо ингэж нэг өөрийгөө тасгалж дадуулж тэгээд одоо буцаад юу яахгүйгээр шантрахгүй бас ингэж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ ном бол одоо заавал тим ном унших гэж хэлэхэд сонир биш. Яг хүн болгоны сонирхол өөр байхгүй. Тэгэхээр өөрөө сонирхсан энэ номоо энгийнээс евро хөнгөнөөс хөндрөө ингэж ахиулж ингэж уншиж тэгээд өөртөө шаардлага тавьж өглөөрч босчих байдаг юм уу эсвэл ингэж тэгээд аяндаа энэ ном чинь хүнийг дурлуулдаг зүйл байхгүй урам аваад дараачихын уншаад урам аваад ингээ урам аваад тэгээд сүүлдээ ингээ номон дуртай болчих. Энэ номон дуртай болчихгод ингээ дадал хөвшиж өөртөө суугаад ирэх юм бол энэ болохоор бол одоо амьдралаас олж авах маш том дуршлага амьдралаас олж авах маш том үнд зүйлээ гэж ингэж бодож байгаа. Ном унших дадал соёлыг бол би тэгж залуучуудаа бас одоо юм тэгж захимаар санагдаж байна. За та бүхэн яриа маань төсөл рүү орж байна. Сүүлийн асуултыг танаас асууя. Өнөөдөр эргээд харахад таны амьдралын одоо хамгийн том багш хэн эсвэл юу байсан бэ? За маш баярлалаа. Сайхан асуулт байна. Тэгээд би бол одоо энэ асуултыг надаас бас асууж ирсэн өмнө. Тэгээ би ном гэж хариулж ирсэн байхгүй юу? Ном. Тэгээ би номонд л их дуртай. Яг гэвэл түрүүний нөгөө өмнө ярьсан тэр ном унших тэр дадал гэдэг юмыг л би өөртөө бий болгож чадсан юм болоо гэж бодсон. Энэ цаг үетэй холбоотой байхгүй юу? Бидний үед болохоор бол зурагт одоо энэ дэлгэц ч гэдэг юм дэлгэцийн энэ юу бол бага байсан. Тэгээ бид тэр номоо уншаад тэгээ би энтэйгээ нөгөө нэг номоо дамжуулж ингэж уншдаг байсан. Тэгээд аав маань ном их уншдаг хүн байсан. Тэгээд тэр аав маань бол чи ном уншаараа ном сайн шүү чиний амьдралд хэрэгтэй шүү гэж хэлэхээсээ илүү өөрөө нөгөө ном уншаад тэгээ тэрийг одоо тэр өөрийнхөө үйлдэлээр бас биднэрт үлгэрлж номонд дурлуулсан болов уу гэж ингэж
бас боддгийн. Тэгээд одоо ч гэсэндээ би хязгаараас цааш бүлэгмийнхнасаа гадна ном бол цөм гээд номын клубийнхантайгаа бас хамтдаа байдаг. Одоо ном уншдаг залуучуудын бүлгэн байдаг байхгүй. Тэгээд одоо тодорхой номыг ингээд уншаад 7 хоног болгон номын хилцүүлэг энэ төр хийгээд явдаг. Тэгээд нэг ном унших дадал соёлыг одоо бусдад түгээн дэлгэрүүлж яваа ийм хамт олон байдаг. Тэгээд энэ залуучуудыг таага би яг цуг явах юмсан гэж боддог. Яг гэвэл энэ залуучуудтай ингээд хамтдаа байгаад байх юм бол энэ бас сэтгэлийн хүртэл залуу байна. Тэгээд энэ юу үүрэг залуу байхын тулд энэ хүүхдүүдтэйгээс хамт байдаг гэж боддог байхгүй. Тэгээд энэ клубийнхантайгаа одоо бас хамт байж ном уншиж ингээд номын хилцүүлэгт ингээд орж байгаа. Тэгээд номоо голдуул ер нь одоо энэ нэг дадал зуршил болсон болохоор одоо уншсаар л байгаа тий. Тэгээ гоё ном олдвол уншаал тэгэл тэрийг нөгөө задлал бас номын задлал бас хийдэг штэ бас би. Энэ номноос би ийм ойлгож авсан гэдэг нөгөө хийдэг. Гэхдээ нөгөө энийг бол хэвлүүлж энэ төр бариагүй зүгээр сошиал одоо хуудсан дээр ингээд постлоод ингээд явдаг. Юу байгаа. Тэгэхээр би л одоо миний амьдралд одоо хамгийн том багш бол ном юм, утга зохиол юм, яруу найраг юм гэж ингэж бас бодож байна. Тэгээд өнөөдөр бас дүүтэйгээ хоёлоо нэлээ урттай тийм яриа өрнүүлчлээ. Тэгээд дүүгээ бас бит хоёр гүнчин шар багш бит хоёр болохоор л нэлээ хідэн одоо уран бүтээлээр хамтарч ажилласан. Тэг сая бас энэ подкастын дундуур бол одоо хоёул бас нэг дараачийн уран бүтээл дээр бас хамтарч ажиллана гэсэн бас нэг тийм яриа хоёул ярьлаа. Тэг үнэхээр гайхалтай авиаслэг дизайнер. Тэг бид нар ингээд энэ орон нутагтаа бас ингээд ажиллаад бүтээлээ туйрваад хамтарч ажиллаад явж байгаадаа маш их баярлалаа. Тэгээд бас дүүдээ уран бүтээлийн их онгод хиймэр уран бүтээлийн өндөр амжилтыг бас хүсэн хэрөөё. Тэгээд маш баярлж явдаг шүү. Тэгээд энэ сайхан бүтээл одоо энэ өмнө бас боловсролын хэллэгийн тойлгээд шагдасруу багштай хоёр бас хамтарч явсан. Тэрний бас дизайныг бас нөгөө бас маш ингэж өвөрмөц гоё гаргасан байсан. Тэгээд тэр болгон хүн бол нэг нэндээ баярлалаа гэж ингэж бас хэлдэггүй юм байна. Тэгээд энэ подкастад урагдсандаа энэ завшаанд бол бас баярлал талархснаа бас илэрхийлье. За баярлалаа. Танд ч гэсэн маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарт оролцож мэдлэг туршлага төдийгүй дотоод ертөнцийнхөө нэгэн хэсгийг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа. Таны яриа сонсогчдод маань шинэ бодол, шинэ урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаашдын уран бүтээл ажил үйлсэд нь хамгийн сайн сайхан мөнгөний хүсье өрөөё. Тэгээд баярлалаа.